энэ хүний жинхэнэ нэрийг Эдуард де Вер гэдэг. Бид энэ хүнийг Уильям Шекспир гэдэг нэрээр таньдаг. Английн алдарт зохиолч, алдарт Глобус театрыг үндэслэн байгуулагч, Лир Ван, Гамлет, Отелло, Ромео Жулиет, за Ричард 3 дугаар Ричард, мөн Жулиус Сезар гэх мэт одоо эмгэнэлт зохиолуудыг бичсэн гэдгээр нь энэ хүнийг таньдаг. Сэргэн мандалтын үеийн Англиас төлөөлөх маш том төлөөлөгч гэж үздэг. Уильям Шекспирийн тухай бид нэр ярихад инхүү бэлэн боллоо. За ингээд Уильям Шекспир сэргэн мандалтын цуврал дугааруудын үргэлжлэл та бүхэнд зайсанд байрлах Алтан гац рестораны зайсан салбараас та бүхэнд инхүү хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр надтай хамт өсгөө маань байна. Ингээд сэргэн мандалтын дугаарууд маань үргэлжлэж байна. За өсгөөдөө өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн мэндийг хүргэе. За Шекспирийн тухай хоёулаа ярилцсан гэсээр байгаад одоо л ярьж байна тийм үү? Жилийн дараа л дараа хоёулаа Шекспир ярьж. За би түрүүн товчхон танилцуулчлаа. Английн алдар зохиолч, яруу найрагч. За дэлхийн бүх цагийн үеийн хамгийн агуу зохиолчдын нэг гэж зүй ёсоор үнэлэгддэг. Энэ хүн бол эмгэнэлт болон энэдмийн 30 гаруй зохиолууд, за 154 сонет, шүлгүүд төрөвсөн өнөөдрийг хүртэл хүмүүсийн таашааллыг хүлээж байна. За ямар ч байсан энэ хүн бол их сонин намтартай юм байлаа. Би бол намтрынх нь хоёр хувилбарыг харж утсан. За хамаатныхаа нэг охиныг одоо бие давхар болсон учраас гэрлэхээс аргагүй болсон гэсэн нэг ийвтэй өөрөөсөө 8 ихтүүдийг бие давхар болсон учраас гэрлэхээс аргагүй болсон гэсэн юм юу уншижсэн. За Лондонд амьдарч байхдаа баг Лондонд 20 жил амьдархдаа бүх уран бүтээлээ тойрвсан гэж уншижсэн. Тэгэхээр Шекспир гэж чухам хэм байв? Ямар учиртай хүн байв? Сэргэн мандалтын түүхэнд хэрхэн яаж холбогдож байна? За бид нар өнөөдөр бас Хамлетыг ярих байгаа тий. Яг голцоо түүний бараг хамгийн чухал бүтээл гэх юм уу да Хамлет тийм түүний хамгийн чухал бүтээл гэж ярьдаг. Үүний тухай ярина. За Шекспир бол өөрөө их тийм өргөн танигдсан хүн л дээ. Түүний тухай одоо Google дээр хайх юм бол бараг 109 сая илэрч гарч ирдэг гэж байгаа. Ер нь бол хүн болгоны мэддэг. Тэгээд ингээл аман дээр үйждэг Шекспир үгээр Шекспир Ромео Жулиет Ромео Жулиет Гамлет Отелло гэл ингээл ерсөн болгон мэддэг. Гэхдээ бид нар орчин цагт Шекспирийг нэг тийм замгүй нэг юм тансаг сэхэтнүүд одоо тэр язгууртнуудын л үзэж хардаг ойлгодог нэг тийм аксэн төвшний гэдэг юм уу нэг тийм ойлгоход бэрх хэцүү одоо эртний грекүүд гэдэг шиг л одоо тийм хүлээлттэй байдаг. Үүний эрэхтэй Шекспирийн хувьд бол игэл жирийн ард хүмүүст зориулж, зон голон зориулж өөрийнхөө бүтээлээ тойрогдог байсан. Тэр утгаараа түүний бүтээлүүдийг өнөө цаг хүртэл уншихад бол одоо асуудалгүй байдаг гэж ойлгож байна. Яагаад гэвэл энэ бүх бүтээлээ зүгээр л игэл жирийн хүмүүс театрт нь ирээд маш зугаа цэнгэл дүүрэн таалах үедээ таалаад, гуниглах үедээ гуниглаад, инех үедээ инээгээрэл гэж энгийн хүмүүс өөрөөр бичсэн жүжигнүүд байдаг учраас өнөө хүртэл тийм ам бөхтэй цаг хугацааны шалгуурыг юм давч чадсан бүтээлүүд байдаг. Тэрнээс бид энэ хүний бол одоо амар хосгүй мундаг философч байгаад л одоо бүх юмыг нь ухаж төнхөж ойлгоод л одоо ингэж өөр яагаад байх одоо заавал шаардлагагүй гэж хэлж байна. Гэхдээ түүний бүтээлүүдийг бол одоо тийм ойлгоход бүр дэндүү амархан одоо тийм хөнгөмсгөр хүлээж авах хэрэгтэй ч гэж бас хэлээгүй. Бид нар яг ингээд судлаад үзэх юм бол яг дөрүүдийн психологи, сэтгэл зүй, за тэг үүний ард дээрээс дөрүүдийн философи гэх зэрэг маш гүнзгий болоод эхэлждэг. Тийм тэр утгаараа бол одоо Гамлетийн бараг философийн хувьд хамгийн утга гүнзгий бүтээл болох Гамлетийн тухай ярья гэж бодсон байна. За тийм Эдуард де Верийн хувьд яруу найраг, шүлэг, жүжигчин, театрын зохиолчтой, олон янзын зохиолчтой их хөрж нийлдэг байсан гэж би уншиж байсан. Дээрээс нь амьд ахудаа ерөөсөө шүлгэн мүлгүүдэд хэвлүүлж байгаагүй юм шиг. Тий, түүнийг өгснөөс 7 жилийн дараа хийвчихсэн. Энийг сонирхолтой. Хоёр найз нь нийлж байгаа хэвлүүлж. Хэрвээ тэд нар хэвлүүлээгүй байсан бол бид нар өнөөдөр Макбет гэдэг жүжиг за тэгээд нилээдэн шүлгүүдийг нь бол ерөөсөө мэдхээргүй авах байсан. Гэдэг утгаараа бас их азтай байгаа. Зарим тохиолч тэгэл зарим зохиолч нарын бүтээлүүд тэгэл нууцын өөр үлдэл тэгэл бидний мэдхгүй ямар ч олон Шекспирүүд байгаа юм бас харамсалтай тай бас тэр талаас нь бодохоор нэгдүгээр Аристотелийн бараг нийт 36 бүтээлийн 18-нд бидэн дээр ирээгүй байдаг гэдэг ч юм уу. Тэр нь хамгийн одоо ирэх хэрэггүй хамгийн одоо гоё бичсэн бүтээлүүд нь ирээгүй гэж байгаа шүү дээ Аристотелийн хувьд. Яг ийм Платон шиг диалог байдлаар бичсэн хамгийн тийм торгон бүтээлүүд нь бол ирээгүй гэж авч үздэг гэдэгтэй адилхан бид нар бол энэ утгаараа азтай. Бас Шекспирийн хувьд нэг сонирхолтой нөр ах жүжигчин байсан. Ах Лондонд руу нүүж очиод жүжиглэж байгаа тун алдартай жүжигчин болоод өөрийн гэсэн одоо
Лорд Чемберлейний Ирчүүд гэдэг нэртэй театрыг байгуулад хожим тэрийг нь Kingsman гэдэг нэртэй болгоод Kingsman. Тэгээд тэрхүү театр нээсэн байдаг. Тэгээд тухайн театрт бол тухайн үед яг Элизабет хатан гарч ирээд Англид бол энэ жүжиг эрс одоо алдар цуутай болоод их тийм түгээмэл үзэгдэл болж эхэлсэн л дээ. Одоо үүнээс өмнө жүжигчд гэдэг ч юм уу зохиолчд бол одоо ер нь зүгээр баг гуйлахч шахав хүмүүс яддаг. Тэдрийг төдийл авч үздэг. За тэгээ Шекспирийн удаас өөрөө яг их сургуулийн боловсрол эзэмшээгүй. Өөрөө бол зүгээр коллежид яваад грамматист буюу одоо хэл зүйч хүү одоо дүрм зүйч хүү тийм мэрэгжилтэй болоод жүжигчий гэж явж байгаад тэгээ хожим нь бол өөрийнхөө жүжигийн зохиолуудыг бол бичиж эхэлсэн байдаг. За тэгээд анх бол түүний хувьд бол нэг юм 10 гаруй Английн түүхээр сэтгүүлсэн жүжиг бичиж эхэлсэн байдаг л та. Тэр нь бол яг ингээд Англид болж ирсэн 12 дугаар зуунаас өксүүлээд түүний тухайн цаг үеийн буюу 16 дугаар зуун хүртэл болсон Англид болсон тийм чухал үйл явдал одоо 2 дугаар генерийн хувьсгал гэдэг ч юм уу одоо тэр үйл явдлуудын давхаа ингэж харуулж эхэлсэн жүжигүүдийг тавьж эхлээд эдгээр жүжигүүд нь бүр амар алдартай болоод тэгээ бүр театр нь ингээд дандаа пик байдаг. Тэгэл хүмүүс чинь тийш очиж үзэл зүгээр жүжигчдтэй ойрхон байхын тулд илүү зоос дэмж төлж мөлдөг одоо тийм амар алдартай байсан. Энэ утгаараа Шекспирийг бол зөвхөн зохиолч гэхээс гадна маш алдар маш мундаг бизнесмен хүн байсан гэдэг. Яг тухайн цаг үеийнхаа энэ эрэлт хэрэгцээг маш сайн ойлгож харахад үүндээ нийцсэн чанартай зохиол бүтээлүүдийг тойруулж өөрийнхөө театраар асар их хэмжээний орлого олж чадсан ийм хүн гэдэг. Бүр тэр тусмаа өөрийнхөө цаг үеэс яг мэрэгжлийнхаа хүмүүс донд хамгийн баян байсан. Хамгийн их мөнгө олж чадсан. Одоо яг мэрэгжил нэгтнүүд дотлоо шүү дээ. Зохиолчд хамгийн баян байсан гэсэн. Тэгээд хатан Элизабетийн бас их тааллыг хүртсэн. Яг энэ Элизабетийн үе гэдэг маань яг нөө Фрэнсис Дрейк эд нөгөө зөгнүүлж ирсэн. Яг Англи бол далайн гүрэн болох дээр ахлагмуудаа хийгээд эхэлсэн. Энэ хүн ч одоо 1564 онд төрж 1616 онд нас орсон. Ийм хүн шүү. Тэгэхээр яг нөгөө англичуудын босч ирж исэн Испани армадагч ялж Испанийг ботнэр гэсэн 1588 онд байна уу да Испанийг ялж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр үеийн л бас нэг том төлөөлөл болж таах гэдэг тийм үү? Тий яг тийм. Тэгээд яг Английн сэргэн мандалтын хамгийн том төлөөлөл ер нь бол энэ хүнийг Английн утга зохиолын бараг эцэг нь гэж хэлэхэд манайхаар бол нацагд орж юм байна. Манайхаар нацагд орж инженаш гэвэл арай зөвхөмжтэй. Яг нэг орчин цагийн англи хэлийг бол үндэслээгүй. Гэхдээ яг англи хэлийг энэ урлаг уран сайхны төвшөнд бол ноён эргэл дээр нь авчиж чадсан гэж ойлгож байна. Тэгээ энэ утгаараа инженаштай их ойлгож байна тий. Тэгээ инженашийн үгийг бас энэ далмаараас хэлцүүлэх гоё бах. Энэ хүний бүтээлүүд бол яг инженаш хэлсэн шиг хүний сэтгэлийг хөдөлгөж үлбарвал хөнгөн бэрийг хөшиж юу хийнэ вэ гэдэг. Шекспир бол ялцчгүй хүний сэтгэлийг бол үнэхээр хөдөлгөж чадсан. Тэр ч утгаараа бирийг маш сайн хөшиж чаддаг хүн байж тийм. To be or not to be гэж оршуу. Энэ бол гол асуулт. Хүн болгоны л мэддэг үг болцсон. Бид нар одоо юу гэж ойлгохгүй баг яриа явж идэг ийм үг болчиход байна шүү дээ одоо. Юу гэж яриад байгаа орших гэдэг юм уу яах гэдэг байгаа гэл тийм. За хоёулаа тэгвэл жүжигийн хаан талаар ярих удаа тийм. За тэгээ. За тэгвэл одоо эмгэнэл жүжиг гэж юу вэ гэдэг тухай ярьж эхлэх хэрэгтэй болно. Эмгэнэл жүжигийн тухай Аристотель Тойрбил зүү гэдэг бүтээл дээр анх түрүүн ярьж эхэлсэн байдаг. Энэ дээр юу гэдэг вэ гэхээр эмгэнэлт жүжиг гэдэг бол одоо бидний урд өмнө үзэж харж байгаагүй өөрийгөө хизээч мэдэрч чадахгүй тийм их гашуудал зовлон мэдрэмжүүдийг мэдэрч тухайн үйлээр дамжуулж одоо нэг катарсис гэдэг мэдрэмжийг авах гэж. Катарсис гэдэг нь бол одоо өөрийнхөө тэгж ариуж болох гэх юм уу ариусгах тийм процесс гэж. Яг гэвэл тэр их зовлон өөрөө мэдрээд үүний үр дүнд бол бодол санааны жаргалыг эдэлж өөрийгөө тэгж ариусгадаг энэ процессыг бол эмгэнэл жүжиг гэдэг. Эмгэнэл жүжиг бол одоо маш хэцүү шттэ. Ромео Жюльет дээр хоёр хосууд үхэл дуусна. Одоо Гамлет дээр ч гэсэн бүгдээрээ л бараг үхээд дуусдаг гэдэг ч юм уу. Эмгэнэл жүжиг гэдэг бол өөрөө үеийн үед эмгэнэлтэй төгсөх ёстой хизээч сайхан төгсдөггүй тийм жүжиг бол хэлдэг. За тэгийн утгаараа яг энэ эмгэнэл жүжигийг гаргууд эзэмсэн хүн бол Шекспирэ гэж ирдэг. За тэр дундаа Гамлет бол яг энэ эмгэнэл жүжигийн ер нь түүний бичсэн хамгийн торгон бүтээлүүдийн нэг гэж ярьдаг. Яг нэг 1601 онд бичсэн. Яг тухайн үед юу болж исэн бэ гэхлээр өөрөө бол 3 хүүхэдтэй байхгүй 2 ихэр хүүтэй тэгээд нэг охинтой тэр нь том нөгөө нэг анх түрүүнд ууган том охин тийм өөрөөс нь ч бараг 7 8 их
Үндээс байдаг үлээ дэрийн хэлтэй. Өөрөө чиг залуу хүүхэд байгаа шүү дээ. Өөр 18 тал 18 та тий. Тухай дараа. Уул тухайд чи ингээ 30 эдтэй залуучууд 15 6 7 8 та бүсгүйчтэй гэрэлдэг цаг үе байсан байхгүй тэгсэн чи ингээ эсэргээрээ болцсон. Хамгийн сонирхолтой. Тухайн үед яасан бэ гэхээр эхлээд өөрийнхөө нэг ихэр хүүдээ Гамлет гэдэг нэрийг өгсөн байдаг байхгүй. Яагаад гэвэл яг Томас Уильямс гэдэг үлөө түүнээс өмнө яг энэ Гамлет гэж жүжигийн зохиол угаас бичсэн байсан. Яг ижилхэн төгсгөлтэй, ижилхэн үйл явдалтай тийм зохиол байдаг. Бас яг бүр судлаад үзэнгүүт бүр дайнд ингээ Амлет хааны тухай гэдэг бас ижилхэн юм домог байдаг. Тэгэхээр яг энийг аваад за тэг энэ жүжигийг бичиж эхлээд тэгжих явцад 1601 он түүний хайр таав нөгөө төлсөн. Тэгэнгүүт нөгөө үхсэн эцгийнхээ хойноос шаналж буй, гансалж буй хүүгийн тухай буюу Гамлетийн тухай энэ зохиолыг бичсэн. Тэр чутгаараа өөрийнхөө маш их тийм эмоц одоо хувийнхаа одоо сэтгэлийг их шингээж нэмэрлсэн юм бүтээл гэдэг утгаараа маш тийм уншихад их философик гүн утга ихтэй эцэг үр ер нь хайр дурлал нэр хүнд гэдэг ер нь маш олон төрлийн асуудлуудыг хилцүүлж болох үс тийм гайхалтай бүтээл байдаг. За тэгээд ер нь бол Гамлетийг бол 100 гаруй хэл дээр орчуулагдсан гэж ярьдаг. Тэгээ ийм амир нүсэр бүтээл байдаг. Үндсэндээ бол нэг 5 юутай үзэгдэлтэй. Тэгээ үзэгдэл болгоно нэг 3 сценуудтай тэгээ явдаг байгаа. За тэгээ Гамлетийн тухай илүү дэлгэрэнгүй ярий. За Гамлет юу болдог вэ? Анх Гамлет эсгийнхээ үхлийг мэдснээс нэг сарын ар дээрээс Уиденсбургээс буюу Лондонгоос дайндаа хурж ирээд эцгийнхээ одоо уу гашууг одоо мэдрэх гээд одоо тэр эцгээ гаргаж явуулах гад ирсэн чинь юу болсон бэ гэсэн чинь өөрийнх нь ээж Гертруда ах өөрийнх нь хаан Гамлет буюу өөрийнх нь аавынх нь дүү Клаудиустай суучихсан. Тэгээ юу ч болоогүй юм шиг нарийн цингэн болоод бичдэг. Буюу тийм оргоо бусгай цаг. Тийм нэг ачин нөхцөл байдал дээр ирж байгаа байхгүй. За тэгээд яг үүний өмнөх нь болонгууд тэр одоо хэрмийн харуулж хүү орацио гэдэг одоо зохиол төр гарч байгаа хамгийн рационал сэтгэл гэдэг хамгийн сарвал сэтгэл гэдэг байдаг. Энэ дүр бол одоо нэг юм сүнстэй таардаг. Тэр сүнстэй ярих гэсэн боловч ярьж чаддгүй. Тэгэл ингээ яваад өччих. За тэгэл яг нөгөө хамгийн сонирхолтой нь ингээл баяр тэгэл яг нөгөө Гамлет ирээд эцгийнхээ уу гашууд автцаа ингээ сууж исэн чинь юу болж байгаа вэ гэхэлэр бөө нарийн цэнгийн нэг бөө баяр ээж нь ингээл бөө баяр болцсон ах мах нь тэгснэ хаан болцсон жоох шиг аавынх нь дүү нь хаан болцсон жоох шиг ууг нь яг бодож үзвэл өөрөө хаан болох ёстой байсан юм шигтэй юм нэг юм амар сонин нөхцөл байдалд орох хүрээд ирсэн байгаа байхгүй одоо биднийхаар төсөөлөх юм бол ингээ Чингис хаан өөд болцсон чинь хасар бүр дүжинтэй суудсан ингээ байж исэн чинь одоо юу гэдэг те нэг Чингис өгөөдөө хаан хурж ирээд ингээ харж марч байгаатай л ер нь ижил төстэй тийм сонин нөхцөл байдалд ирэх хүн ирсэн байгаа байхгүй. Тэгээд тэр дөрүүд нь ганцаархнаа сулгуу гарах хуцтай сууж байгаа. Одоо сүүдэрт идүүлсэн юм шиг гэдэг. Ганцаархнаа сулгуу гарах хуцтай. Энэ бол түүнийг бол одоо шууд ингээд тухайн үеийн орчин байдлаас бол ингээд шууд дангаарш болчихж байгаа. Энэ дүр бол өөр ертөнцид оршиж байгаа шүү гэдэг бол ингээ харуулж байгаа. Хожим үүнийг баталгаажуулж байгаа зүйл нь юу вэ гэхээр өнөөх би нөгөө сүнстэй чинь таарсан гэдэг орацио ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь тийм үү би хэрэнтэй чи уулзъя тэр чиг ямар учиртай юм би уулзъя гэдэг нөгөө сүнстэй нь уулзсан чинь Гамлет сүнс чинь нөгөө Гамлет яриад байгаа байхгүй. Бо энэ хүн аль хэдийн метафизикийн төвшөнд бол арай өөр ертөнцид оршоод эхэлж гисэн. Тэгээ энэ утгаараа бол тийм энэ дүрийг бол юу гэж ойлгож болох вэ гэхэл нэг тийм unicorn гэж ярьдаг шүү дээ нэг юм. Тэгээ одоо ганц зэвэрт тий. Ганц зэвэрт. Одоо ерөөсөө юм содон тэр хөвцөө тийм жүжиг дотроо жүжигээс гадуур оршиж байгаа цорын ганц дүр болж таарч байгаа. Энэ утгаараа Гамлетийн юм онцлог нь гарч ирж байгаа. За үүний ар дээрээс бол Офелия гэж дур гарч ирнэ. Офелия бол ихгүй нэгтэй төгсгөлтэй дүрлэлтэй. За тэгээ Офелигийн аав Полониус гэж байгаа. За түүний ах Лаэрт гэж байгаа. За тэгээ Офелиус ярьдаг л да. Офелия ярьж байгаа юм л да. Аавтайгаа тэгээ ахтайгаа ярьж байгаа. Надад бол одоо энэ Гамлет ханху бол хандтай юм шиг байна. Надад талтай юм байна. Яг Шекспир бол яг энэ хоёрын харилцааг хэдий төвшөнд очсныг бол харуулдаггүй л дээ. Гэхдээ надад бол ямар ч талтай маань бэлэг сэлд өгөөдөө загтлагт хийлгээгээд гэсэн чинь чи юу ярьж байгаа юм? Наад хаан хүү чин чамайг ашиглаад хаяа.
тухайн үед ч нөгөө онгон ариун байна гэдэг чинь эмэгтэй хүний хувьд бол чухал шүү дээ. Хант тэгээ суучих бол дараа нь баг өөр нөхөр олдох ч юм уу ч юм уу. Ер нь бол амьдрал хэцүү дээ шүү дээ. Эмэгтэй хүний хувьд бол тухайн цаг үед нөхцөл байдлаар нь бодож үзэх. Тэгээд аав нь бол үгүй чи бүх бэлэг сэлтийн буцаагаад үг над хэндэ Хамлеттай буцаагаад үг. Тэгээ ах нь ч бас адилхан юм билж. Ах нь бол өөр нэг дайн руу яваад өгч байгаа үүнийхээ ард дээрээс. Тэгээ бас ижил юм зөвлөж байгаа. Чи ер нь Гамлетаас хоол үйсэн дээр шүү. Үүний ард дээрээс бол одоо Гамлет нэг тийм яг тэр нөгөө сүнстэйг яриад тэр сүнс нь бол өөрийнх нь эцгийнхэн сүнс гэж таарч байгаа. Тэгээ нөгөө сүнстэйгээ ярьчаад сүнс нь их аюултай билж байгаа юм л та. Намайг бол хорлж алсан. Намайг бол хорлж алсан. Яг гэвэл нөгөө Гамлет гайхаж байгаа. Миний аав бол хамгийн л мундаг хүн байх хэвээр. Энэ хүн бол өхөөгүй л явааж нь л очно. Гэтэл яг л ингээ хүний ертөнцид энэ хүн ингээ цоожлогдчиход яваад байна. Яг энэ ариусгалын оронд яваад байна. Тийм юм байх ёсгүй гэсэн чинь хүн минь үйл хэрэг минь дутуу байгаа учраас би энэ чи байгаад байгаа юм аа. Чи миний өсийг авч ажлыг минь гүйцэлдүүлж байж би бол амгалан нойрсноо. Хүн чи ойлгож гэнэ ухааны юм хэлээ тэгээ алга болчихж байгаа. За тэгэл мань хүн ер нь бол ингээ жоохон за энэ ер нь сонирн болчлоо шүү. Энэ Клаудиусыг ямар учиртай юу хийе? Яаж яхад хаан болчих. Хэрвээ аав маань ингээд хэвийн бус байдлаар одоо байгалийнхаа зөндөө ингэж өөд болоогүй юм бол энэ хүнийг хорлсон л байж таар. Тэгвэл Клаудиус хорлсон байж таар. Тэгээ бодож байгаа. За тэгээ нөгөө сүнс чинь бас тайлбарлаж байгаа шүү дээ. Намайг унтчихад маань могоон хорч ихлүү маань хийж алсан гэдэг. Энэ бол нөгөө бас нөгөө Библиэтэй холбоотой явж байгаа шүү дээ. Ягаад гэвэл нөгөө Эдний цэцэрлэг дотор могоо хурж ирээд нөгөө айлм санал болгоод хортуулаад Евагч нь ингээл буруу замаар явуулчихдээ мэдлэгийн модыг өгчдөг гэдэг шиг түүний үргэлжлэлийг ингэж бас Шекспир жүжигэндээ шингээж байгаа. За иймэрхүү байдлаар ингэж яваад за би тэгвэл одоо яаж үүнийг илчлэхгүй би одоо учир зүггүй шууд очиод бол алчиж чадахгүй болохгүй. Энэ л буруу зүйл. Би яаж илчлэхгүй. Нөгөө талаас энэ сүнс яриад байгаа учраас би бас үний хэсгийг бүрэнгүүцэд мэдэхгүй. Тийм учраас би одоо бодож үзье. Ямар арга зэл зохиох вэ? Яах вэ? Ийх бодож байгаа тийм. За тэгээ бас дээрээс нөгөө өөрөө тийг жүжиглж эхэлж байгаа. Үүнийг мэдсэний ард дээрээс галзуу солиотой болцсон юм шиг жүжиглж эхэлж байгаа. Хүмүүстэй ингээ сонин яриад нөгөө Полониустэй юм загасч махсч гэж ярьж мараал хааны зөвлөх байгаад байхад ч л. Тэгэл ингээ за энэ юу н галзуурч яг юунаас болж галзуурах гэд нөгөө Клаудиус Гертруда буюу түүний ээж тэгээ Полониус гоор бодож эхэлж байгаа юм. Хэрвээ энэ галзуурсан бол ямар шалтгаанаар болж галзуурсан гэдэг. Тэгээд Офилиаг нэг төрлийн тагнуул болгож байгаа болж байгаа. Ягаад гэвэл хайр дурлал бас хүний галзуур болох бас нэг шалтгаанууд нэг байдаг юм байна л да. Тэгээд Офилиагаар шалгуулж эхэлсэн. Тэгсэн бол яг Офилиагаас болвол галзуураагүй байна гэж. Гэтэл манай хүн бол яг галзуул биш зүгээр л ингээ жүжиглээд байгаа байхгүй галзуу хүн шиг. Тэгэж ингэж явж идэл өөрийнх нь хоёр найз юу авчирч байгаа юм л да одоо юу гэдэг вэ? Баахан жүжигчд авчирч байгаа. Өөрийнх нь одоо сэтгэл санаа тавгүй байгаа учраас ядаж нэг жүжиг үзэж өөрийгөө цэнгээж одоо жоохон сэтгэл санаагаа сатааруулах дээ гэд тэгээ тухайн жүжиг айгүй таалагдаад за би энэ жүжигийг тавьмаар байна. Тэгвэл тэгэд эн чи бас нэг сонирхолтой болж байгаа мета үзэгдэл болж байгаа. Ягаад гэвэл жүжигэн дотор жүжиг тавигдчих. Тэгснэ нөгөө Гамлет ч өөрөө жүжигээр хариулж байгаа. Тэгээд нөгөө жүжигчд лүгөө очиод би та хэд зориулж нэг сцен бичиж өгөх. Та нар энийг хаа эцэх юм бэ өмнө тоглоно шүү. Тэгээд яг тэр жүжигнийхэн дээр хэсэг нь юу болж байгаа вэ гэхлээр нөгөө нэг тэр хааны аллагын хэсгийг харуулж байгаа байхгүй. Нөгөө чихрүү нь хор хийж хуучин хааныг алж байгаа тийм сцен гарч байгаа. Тэнгүүд чинь гим хийцэн гимтэй хүн гэлбэлцэн гэдэг үл юу гэдэг вэ? Гимт хүн гэлбэлцэн. Гимт хүн гэлбэлцэн гэдэг шиг хэрвээ Клаудиус үнэхээр эцгийг минь хорлж алсан бол энэ хүний одоо энэ жүжиг рүү шал өөрөөр анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ хүн одоо шал өөр зан аваар гаргах ёстой гэдгийг мэдээд Арациог дуудаж байгаа хэлж байгаа. За чи энэ жүжиг тавьж явцад Клаудиус хааныг сайтар ажиж шүү. Ямар зан аваар гаргах нь юу хийх нь хэрвээ энэ хүн ер нь л нэг сонирн байгаад ах юм бол эцгийг минь алсан нь бол үнэн болж таарнаа гэж ярьж байгаа. За тэгэл нөгөө жүжигийг тавиал ихэлсэн. Яг нөгөө аллагын сцен гарсан чинь л Арацио нөгөө Клаудиус нэг л сонирн болоод ихэлсэн. За тэгэд тэсгэл алдаад жүжиг дуусгахаас өмнө гэрлийг унтраа лаг байхгүй болог гэл гүүгээл алга бол явж төгссөн. Ямар ч юм хэлэлгүйгээр.
Тэнгүүт ч л заа ойлгомжтой. Энэ хүн бол эцгийг мань хаалсан юм байна. Мэдээд очиж. Эсвэл ямар нэгэн байдлаар холбоотой байж Тийм. Ер нь баг л алсан болж. Тий хаалсан болж таарч байгаа. За тэг үүнийг мэдээж аваад хин гарч явж байгаа байхгүй. Тэнгүүт ч л нэг Полониус Гертруда эдэр чи бүгдээрээ л араас налаа яваад өчөж байгаа. Тэгэл нөгөө Гамлет ч бодож байгаа. За би одоо юу хийх вэ? За би хитэйгээ ярина. Энэ алуурчтай би бол хийгээ байлгахгүй гэд явж байгаа байхгүй. Тэгээд яг тэг хийж дээр очиж их замд нь юу болж ийнэ вэ гэхээр нөгөө Клаудиус хаан ч нүглийн намжлаад ингээд залбираа сууж байгаа. Тэгээд нөгөө залбираа сууж байгаа хүнийг алах боломжгүй байхгүй нууцханаар. Тэгээ бодсон ингээд залбираа сууж байгаа хүнийг алж болохгүй. Энд хүн нүглээ намжлаад ингээд яваач нь ровчна. Юм учраас энэ хүн ингэж одоо эцийг нь бол ингэж үзүүлэхгүй гэд бодож байгаа. За тэгэнгүүт тэгээд ингээ алах үгүй гэж боддог. Тэгээд энэ дээрээс нэг юм ажиглагтаад байгаа. Гамлет маш их хэрэгэлцэж байгаа. Ерөөс үйлдэл болгон дээр би одоо яг хийх ёстой юу, хийх ёсгүй юу? Хаавыг маань алсан уу, алаагүй юу? Би Клаудиусыг алах уу, алахгүй юу? Энэ одоо ёс бус хэрэг мөн үү биш үү? Офилия надад хайртай юу, хайргүй юу? Ээж маань надад хайргүй юу, хайргүй. Ингээл бодоол байгаа. Энэ ерөөс л хүн байгаад байгаа байхгүй. Гэтэл одоо тухайн үеийн юм рицэрлэг одоо тийм хоёрт баатруудын домог туйлсаар энэ бодож үзэх юм бол одоо жишээлбэл нөгөө хин биш та алдартай Сервантесын Мигель Сервантес Сааведра тий Дон Кихот одоо Дон Кихот бол эсрэг нь байхгүй. Дон Кихот харлаа хийлээ. Ерөөсөн тэнцээ баахан хонь ирж ийн үү ирж ийн хамаагүй найлын цэргүүд ирж ийн дайрж очиж өгөөл дайраад орчиж байгаа шүү дээ. Тэр тэрэм байна уу? Тэр тэрэм гэдэг тагцчил үгүй мангас байна. Хадхуус байна. Энийг алыг альгүйгээд очиж байгаа те. Ерөөсөн нэг юм хоёр архетипийг үүссэн байгаа байхгүй. Нэг төрлийн цаана нэг Дон Кихоттэй шийдэмгээ баатар ерөөс юм болгоныг хараад за би энэ хийж чадна хийн бүтээн би дайрна. Ингээл яваад өгчдөг. А нөгөө талд нь Гамлет ингэж гарч ирж байгаа. Хийх үү байх уу би чадах юм бол яах юм бол энэ яг мөн чанар юу ер нь би хийлээ гэдэг ямар ач тустай юмнийг би хийх юу ёстой ч юм уу гүч юм албатай юм уу би те гэдэг нэг ийм санаа гарч эхэлж байгаа. За тэгээ их дээр очино ээж дээрээ бол аимшигтай хуурладаг. Ээж та одоо ийм ухаан инсесчс гэдэг юм цус ойртсон юм бузар булаа ийм харилцаанд орхоо бол үүнийгээ солиод цэвэр ариун цоошин одоо тий өөр нөхөртэй болоо энийг бузар юмнасаа болж үз. Эцгийн минь нэрийг бод, намайг бод, өөрийгөө ч бод. Үүнээс одоо салж холдож үз. Тэгэхээр энэ үед бас бид нар бодож үзэх хэрэгтэй. Магадгүй Гертруда бас Клауд одоо хаан Гамлетыг алахад бас хор хотголцсон байхыг бас үгүйсэх аргагүй шүү дээ. Яг хаан байх үед нь Клаудиустай бас араар нь явуулдаг байсныг бид нар бас мэдхийн аргагүй. Энэ бол байх л байж болох магадaltaй байхгүй. Хиний толгонд бол тийм юм орж ирэхгүй байх. Гамлетийн миний ээж цэвэр ариун байх ёстой. Ерөөсөө ээжтэйг нэг тийм харьцаж байгаа нь маш асар их үзий ядалт. Гэхдээ тэр асар их үзий ядалт нь ээж дээрээ тавьсан тэр цэвэр ариун байдлын хүлээлтнээс болж гарч ирж байгаа тийм нэг аимшигтай юм болж таарч байгаа. Ер нь ийм юм байна шүү дээ. Тэгээ ээж нь гимшиж байгаа ингээ харуулсаж байгаа. Тэгээ гимшилт гэдэг чинь нэг тийм сонир мэдрэмж юм байна. Яагаад гэвэл хүн ямар үед гимшдэг вэ гэхээр өөр дээрээ нэг хүлээлт тавьсан байдаг. Одоо Гертрудагийн хувьд бол Гертруда хатан гэдэг нэг юм хүлээлт өөр дээрээ тавьсан байгаа байхгүй. Би бол одоо хатан хаан энэ уус орныг бол одоо хатан ухаанаараа чиглүүлж залж байх ёстой гэдэг ч юм уу те. Нэг тийм юм тавьж яхад хүн хурж ирээд тэр хүлээлтийг шууд байхгүй бол гашиж байгаа. Та бол одоо тийм бузар булаа харилцаанд ордог. Ийм бүтэхгүй хөө. Та одоо энээс болж холдож үзэх хэрэгтэй. Тэнгүүд нөгөө гимшил эхэлж байгаа. Тэгвэл хүлээлтэнтэй хүн хүрхээ болж эхлэхээр хүн гимшиж эхэлдэг. Ийм гимшиг процесс явж байгаа. Үүнийг нь болонгууд энэ хоёрын харилцан яриаг Полониус сонсоо сууж байгаа. Үүнийг нь болонгууд Гамлет юу гэж үзсэн Клаудиус өмхий үнэг намайг сонсоо сууж байна. Одоо би яг ингээ хор найруулаа сууж хат чинь би чамайг ална гэд тэгж бодоод мэдээг багт нь хөшигний ардуур багт нь утга зоочдөг. Тэгж хиний аавыг алж байгаа. Офилиягийн эцгийг алж байгаа. За үүнээс эхлээд Офилиягийн гүн хямрал эхэлж байгаа юм л та. Энэ хүн тэгээ бодож байгаа. Яах вэ? За тэгээ Офилиягийн хувьд ингээ бодож байгаа. Офилия бол үүнээс эхлээд энэ үеэс эхлээд солиорч эхэлж байгаа. За Гамлетийн хувьд нөгөө алдарцууд эргэцүүлээ бодож байгаа. За би одоо аавыгаа
алсан хүнийг би одоо яаж өнөх вэ? Би одоо ер нь алах гэхдээ ёстой мүү гэдэг тийм бодол руу орж эхэлж байгаа. За энэ утгаараа бас энэ хэсгийг яг бүрэн гүйцэд уншиж өгөхгүй болоос болохгүй байх гэж бодож байна. За би чимэдгэн орчуулах шиг санаж байна. Энэ гамбит орчуулдаг уншиж үзье. Оршихуу, эс оршихуу. Асуудал үүндэл байна. Гомдох тавилантай зохилт бүхнийг твчгэн оюун сэтгэлд таарах хэрэггүй эсвэл зовлонгийн тэнгисийг илд барин угтаж үүмэн уумраг тасалбал яасан юм. Үхвэл мартвал тэгээд л гүцээ. Тэр сэршгүй нойр минь зүрхний инэлэл бие махбодын түмэн гачаал заагна гэж мэдвэл болоо шүү дээ. Хүсвүштэй зориг биш гэж үхэх мөнх нойрсох. Тэгээд л гүцээ. Тэр сэршгүй нойр минь зүрхний инэлэл бие махбодын түмэн гачаал заагна гэж мэдвэл болоо шүү дээ. Хүсвүштэй зориг биш гэж үхэх мөнх нойрсох. Унтах, зүүдлэх асуудлын хариулт энэ. Хорвоогийн мэдрэхгүй хальс алга болсон тэр нойронд ямар зүйл зүүдэлдэг бол тайлбар нь инэл бидний зовлонг хэдэн жилээр сунгаж байгаа юм шүү дээ. 90 үеийн дарлал хавчигдахын шившиг тэмнэгийн явуулга тоогдоогүй түлхүүлсэн хайр офилиа түлхүүлснэ гэж ирж байна. Цааз хуулийн хаалттай ам эргэтэн дарахтны ихэрхэл өчүүхэн амьтдаар цэгнүүлэх ёстой. Асар их гавья энэ бүхнийг чинжаалын тохиолдолд нэг мөсөн шийдэж чаддаг байх. Хин үг нь твчих вэ дээ. Дааж үхлийн дараа юу болохыг мэдэхгүйгээс болж үнэндээ нэг ч хүн эргэж ирээгүй. Тэртээс имэж мэдэхгүй юм уу? Оргон зайлсанд орвол мэддэг зовлонгоо эдэлсэн дээр гэдэггүйсэн бол хин тэгж амьдралыг дааж давшгүй зовлон дарагдаж байхсан бил. Ийм бодол биднийг цонхгор ухааны маань бүдэг гэрэлт хулчгар болгож төрлөх зоригийг маань мохож альва санаачлаг далайцыг амжилтгүй болгож яг бүтгийн даваан дээр нураадаг юм. Боллоо. Офилия баяр жаргал минь залбирах тоолонго нүглийг минь цуг намжлаарай тагин минь ингээд босгож. За энэ хэсэг дээрээс одоо бодож үзэх юм бол юу болж байгаа вэ гэхээр хүмүүс бид нар энэ зовлонт ертөнцид юу амьдрах хэрэг юунд байна? Яг тэгэхээр Гамлет асар хүн шийдвэр дээр ирчээд байгаа байхгүй би эцгийг аллаа гэж яах. Үгүй энэ эцгийг минь хөнөөс үнийг би аллаа гэж яах юм. Би одоо юм олж толоох юм уу? Хэрвээ алсны ард дээрээс жин зовлон чинь дуусахгүй бол яах юм. Би энэ хороо ертөнцид би ингээл тарчлал байгаад байх юм. Оронд нь би амиа хорлоод зүудний ертөнцид юу явуучвал яадаг юм бэ? Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ зүудний ертөнцид намайг юу хүлээж байгааг би юусоо мэдэхгүй. Би яах ёстой вэ? Энэ зүудний ертөнцид дотор аимшигын хорон мухай ертөнц байхыг үгүйсэхийн аргагүй. Одоо зүуд ямар аимшигтай байдгийг нэг орцог очноор гаргадаг шүү дээ. Ана Каренина ч өөрийнхөө мөхлийг бол тогтмол зүудлал улаан үйл татаад л нэг эрэгтэй хүнийг имгэн тааралдал өөрийнхөө хөлийг зөгөндөг. Достоевский дээр яадаг тэр зүуд чинь одоо нөгөө мө Раскольниковыг чинь нэгт хамгаалдаг шүү дээ. Нэг адуул омдж алж байгаа зүүдлэл эцэг нь түүнийг нь харуулаад хүмүүс тийм аимшигтай юм болж хат инээж хөрөл амьдралаас муухай зүуд байгаа байхгүй. Гамлет ч гэсэн би ийм зүудлөө очичвол яах вэ гэдэг эрх зүйлд ирж байгаа. Тэгэл ингээ эргэн бодоолоо үхүү амьдрах уу үхэх үү. Би энэ хоёрын завсар би яг хий юм бэ? Би хааш явах гэдэг. Үнэхээр би үүнийг яг хийж байгаа минь ер нь би эцгийнхаа төлөө хийх гээд байгаа юм, өөрийнхөө төлөө хийх гээд байгаа юм. Айлсвал ханхүү хүнийхээ хувьд нийгмээс ирж байгаа дарамт халтын хүрээнд би үнийг хийх гээд байгаа юм уу гэд маш олон зүйлийг дотроо эргцүүлж бодож байгаа нь ингэж илэрч гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл бидний яриад оршихуу, эс оршихуу гэдэг бол хүний амьдралын утга учир яг юу юм бэ? Гинхийг л ингэж эргцүүлээл бодоод байгаа гэсэн үг. За бид нар дээр бол ингэж энэ асуудал ирж байгаа. За энэ Гамлет чинь ерөөсөө солиорцсон байна гэд Клаудиус яахаар шийдсэн бэ гэхэлэр буцаагаад англи руу явуулахар болсон. Тэгэд хөлөг онгоцонд явуулахдаа өөрийнх нь хоёр найзад нь загтал үлдээсэн. Тэр загтал нь юу байсан бэ гэхэлэр Гамлетийг очивгүй юу хааны зайрлагын дагуу өчггүй алгаддаг зарлиг өгсөн. Буюу одоо англи дээр очивгүй юу түүнийг алхахад ингээд бэлэн болсон байгаа гэсэн үг л дээ. Тэг ус онгоцон дотор очиод
ороод шөнө дундуур явж байгаа нөгөө хоёр найзынхаа загтлыг бол харцсан. За тэр нөгөө хоёр загтлыг нь олж харангуйтаа нэрээ солингуйтаа нөгөө хоёр найзынхаа нэрийг оронд нь бичээд тэгээ өөрөө далан дэрэмштэй онгоц руу суугаад буцаад дайнд хүрээд ирчихэж байгаа байхгүй. А яаж тэр хааны тамга мамгыг болгоцсон бэ гэхээр эцгээс нь өгсөн бүгж байсан. А тэр эцгээс нь өгсөн бүгж нь болохоор юу вэ гэхээр дээр хамхтай яг хаанаас хаанд дамжиж өгдөг тийм өвлөгдөж ирдэг эрдэнэс. Тэгээд яг тэрүүгээр дараад ингээд тамгалаад тийм аль биесны бичиг баримт бүрдүүлээд хоёр найзгаа халуулчих. А өөрөө болохоор ингээд чус онгоцсон зүг ашиглаж байгаа. Энэ утгаараа бас хинтээч баг зэрэг төстэй. Хин гэдгүүлээ. Одиссей төстэй. Одиссей ч аягүй сэргэлэн цав. Тэгэл ухаанаар хамаг юм шийдчихдэг юм шүү дээ. Гамлет энэ утгаараа түүнтэй их төстэй. За тэгээд Гамлет яаж вэ гэхээр үүний ард дээрээс бол бодож байгаа юм. За би дайнд ирчлээ гэдэг. Тэгээд өөрийнхөө ирсэн тухай нөгөө Орациод хэлж байгаа. Орацио бол түүний одоо хамгийн үнэн чаанд нь одоо түүний хамгийн ойрын хүн гэж хэлж байна. Орацио бол өөрөө бараг бүх амьдралаа Гамлетд зориулчихсан. Энэ жүжигэн хүрээнд бол. За тэгээд Орациод хэлээд тэгээд ирж байгаа. Тэгээд нэг юм булш тэгээд нөгөө Офилиягийн хэсэг явж байгаа шүү дээ. Тэгээд Офилия ч бүр ингээ солиороод илгий балаа дуулаад хөгжим зөгөө гол цэцэг түгэл хавь цэцэг бэлгэлээ. Тухайн цэцэг болгоно тухайн хүмүүсийн хийсэн өгөлтөнд таарсан одоо цэцгийг хүмүүс бэлгэлдэг гэдэг ч юм. За тэгэл ерөөс ингэ юм болоод байгаа. Тэнгүү дүүний ард дээрээс бид нэр юу хийж байна вэ гэхээр ингэж байгаа байхгүй. Офилия гол руу ороод живэд өгчдөг. Тэгээ Офилиягийн маш тийм алдартай зураг байдаг л живж байгаа. Цэцэг бариад ингэ живж байгаа. Тэгээд өөд болчихсон. За тэгээд Гамлет ирээд тэнцээ нэг дүнгиж хөлгөөс буучаад нэг юм булш хотог хүнтэй ярьж байгаа байхгүй. Та энэ хиний нүхийг ухаад байгаа юм гэдэг. Тэгээд ингээ нэг гавл гаргаж ирдэг. За тэгээ нөгөө гавлыг чинь нөгөө алдчихсан тэгэл гарч ирж байгаа. Тэгээ нөгөө гавлыг яриад энэ хиний булш байсан юм бэ гэдгсэн чинь энэ хааны одоо алиалагч байсан юм аа. Тэгсэн чинь өөрийг нь одоо баг болчоор байхад цуг наад тоглож нааддаг. Би 10,000 удаа баг энэ хүнээр үүрүүлсэн байх гэж ярьдаг. Тэр алиалагч ахын болчихж таардаг. Ээш ивэ минь миний одоо тэг хүүхэд насны миний сас шүүнийг хэсэг одоо ингэж бүхэд тэгэд энэ хүний одоо энэ нутаглуулсан газар шороог ингэ үүмөлчж байгаа юм. Тэгээ бодож байгаа. Юу н үхэл амьдрал гэдэг чинь ямар учиртай юм. Амьд байх нэг өөр үхсний ард дээрээс бас дурсагдах нэг өөр юм байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгээ Гамлетийн ер нь туйлын хүсэл юу болж байгаа вэ гэхээр би үхснийхээ ард дээрээс ч өөрийнхөө алдар нэрийг хатгалж авч үлдмээр байна. Намайг дурсаасаа гэж би хүсэж байна гэдэг. Ер нь тийм хүслийг дотроод хийчих. Энэ хүн бол ялцгүй сэргэн бодолтой юм байна. Одоо хин бэ штэ Боттичеллиг тийм. Боттичелли ч бас өөрийг хамгийн сүүлж байгаа зураг дээр намайг дурсаж яваарай гэдэг гар үсгээ бичсэн байдаг штэ өөрхий. Яг үнтэй ижил. Тэгээд за энэ өөрхийн тэгээд нэг үхэл амьдралын бас ингэж хэрэгцүүлж байгаа. За үүний ард дээрээс энэ тэгээ хиний юу юм бэ? Одоо хиний газрыг та ухаад байгаа юм бэ? Хинт зориулж байгаа газрыг ухаад байгаа гэсэн чинь нэг галзуу солиогийн өвчин усаад амиа хорлцсон ордны авахын би одоо нүхийг ухаад байгаамаа гэд яг Офилия гэдгийг хэлэхгүй байна. За тэгээд ингээ Офилия хүсв. Тэгээд нуугдж байгаа байхгүй Гамлет. Тэгсэн чинь нөгөө Офилийг нутаглуулах гэдэг хүмүүс ирж байгаа нөгөө лам. Тэгээд Офилийг бол яг нэг бүрэн одоо яс журмаар нь бол нутаглуулаагүй яагаад гэвэл энэ хүмүүс амиа орсон. Амиа орсон хүмүүс бол та битэрийн мэдгээр хамгийн 7 дугаар тойрогт очиод бот болоод тэрнээс нь цус гоожоод ижтэй. Танталыг ирээ. Тэр зүйл гадд ингээ бүх юм хоорондоо холбоотой. Нэг сэрэг мадлын дугаар. Тэгээд ингээ бодоод за тэгээд нөгөө Офилийг хараад шоконд очиж байгаа. Хайртай бүсгүүн өөд болсон. Хайртай байсан тэр бүсгүүн өөд болчихсон. Тэгээд ингээ тийм дутуу байдлаар ингэж оршуулж байгааг нь нутаглуулж байгааг нь хараад хэцүү байдалд орж байгаа. За би одоо яах вэ? Тэгээд тэсгэл алдаад очиод уулзчих нөгөө Гертруда, Клаужус бүгдээр авах. Тэгээд тэсгэл алдаад бид нарт уулзчих. Тэгээд та нар ингээ яаж байгаа юм бэ? Тийм ээ? Одоо яагаад Офилия яагаад өгч одоо хиний буруу гэт. Тэгсэн лаерт энэ чиний буруу. Чи дүүг минь алсан. Чи эцгийг минь алсан. Одоо тэг яах вэ гэхгүй. Тэгээ бүүн хэрүүл уруулуулаад салцгааж байгаа. Лаерт тэмүүтийн тухайн үеийн цаг дөрөн журмарч дээ. Ёсоор бол эцгээ алсан хүн яг алхан тэгээд болчихж байгаа байхгүй. Тэгээ лаерт за би ер нь хинийг ална гэж шийдчихсэн баг.
Лаерт бол бүр аавыг нь алдсан гэдгийг нөгөө дайнд байхдаа мэдээд тэнгуүтээ бүр өөрийнхөө талын хүмүүсийг цуглуулад бараг юм төрийн эргэлт хийхээр ирчихэж байгаа байхгүй кудета гэдэг тийм. Кудета ихээр ингэ ирчихэж байгаа байхгүй. Тэгээд Клаудиус хэлж байгаа. Үгүй би энэ эцэгч алсан үйл явдалтай би бол ямар ч хамааралгүй. Энэ бол цэвэр Гамлетийн нүгэл. Энэ бол Гамлетийн үйл. Энэ хүн өөрийнхөө үйл үүрийг эдлэх ёстой. Тэрэн дээр би харин чамд туслая. Би чамд ганц нэг юм хоёр дүгээл хийв. Тэр дүгээлийн хүрээнд би чамд хортой хилдэг. Хор нь маш хүчтэй. Ганц хатгахад л үхнэ. Хэрвээ чи түүнийг хатгаж чадахгүй бол би хортой гэнэ бэлдээ тавьсан бай. Хатгаж чадахгүй гэдэг чи ялж чадахгүй гэсэн үг шүү дээ дүгээлд. Тийм учраас хааны адислалд хүртэхэд би энэ хортой байна түүнд өгчээ. Тийм учраас хоёлоо бол бараггүй нөхрийг ална. Чи ч асуудалгүй болно, би ч асуудалгүй болно. За тэгээд нөгөө дүгээл эхэлж байгаа. За тэгээд дүгээлдээ орж байгаа. Дүгээлийн ар тэгээд Лаерт нэг л барддаггүй. Эхний 2 раундыг манай Гамлет авч байгаа. За Гамлет авсан. Тэгсэн 3 дахь дээр нэг хатгаж байгаа. Тэгсэн чинь яг тийм дүгээлийн элт чинь дээр юм жижигхэн бөөрөх юмтай хүн хатгах зориулт юм ба штэ зүсэж барах тийм бөөрөх тийм. Тэгсэн чинь хувцсыг нэг урдсан чинь тэгээ жоохон шарх үлдээсэн чинь Гамлет гайхаж байгаа. Хүү шүү болчихоо. Энэ нэг л буруу гараар буруу замаар явж जैन да гэд. Тэгээд одоо осгоо шамбаа гарган өөр тэр илтээ сольчиж байгаа. Илтээ тэнгэрт хөргөж аваад тэр хоёр илтээ соль авчиж байгаа байхгүй. Тэгээл байжсэн чинь ээж нь нөгөө хүүгээ хараад миний хүү яасан мундаг юм бэ гэд бөөн бахархал дүүрэн нөгөө би хүүгийнхээ төлөө энэ вино гоо гэдэг нөгөө виногч барьж аваад хортой виног нь уучиж байгаа. Тэгсэн чинь нөгөө Гамлет бол аль хэдийн зүсүүлсэн. Тэгмээ нөгөө хортой сэлмэг авцсан байгаа. Уул нь бол Клаудиус хэлээд байгаа байхгүй. Гертруда наадах битгий ууж болохгүй гэдэг тахтал нөгөөдөг чинь тэгээ бүхэр зан гаргасаар уучиж байгаа. Тэгэнгүүт Гамлет болонгууд үүний ард дээрээс бас хэнийг Лаертыг утгалчиж байгаа. Бас нөгөө шархтуулчих. За тэгээд маш гүнзгий шарх байсан болохоор тэр дороо Лаерт бөөд болчих байгаа байхгүй. Тэгээд нөгөө хортой сэлэн байсныг мэдэж аваад хин чин тэсгэл алдаад Гамлет тэсгэл алдаад Клаудиусыг алж байгаа. Тэгээд нөгөө дөрвөлээ хортож байгаа байхгүй нэг хорноос. За тэгээд нөгөө Гамлет ер нь үхэхээ мэдчихлээ. За би хортчлоо одоо ер нь ингээд үхэхэндээ одоо яах вэ? Тэгээ бодоо бийж яхад Горац ирж байгаа. Чиний үхэл миний буруу. Би одоо чамгүй л амьдрч чадахгүй хаан. Эцэг минь одоо хаан хүү минь би бол чамайг хамгаалах хэрэгтэй байсан. Гэтэл би одоо үнэхээр өөрийг даалгавраа гүйцэтгэж чадсангүй. Хоёлаа одоо яах вэ? Яах вэ гэд боловч. Тэгсэн чи өөрийгөө битгий ал. Чи битгий амиан хорл. Гамлет хэлж байгаа байхгүй. Чи битгий амиан хорл. Энэ бол одоо харин чи амьд үлдэд миний үлгэр домгийг босдод түгээ. Намайг мөнхөд алдаршуул. Намайг мундаг хаан хүү байсан шүү. Эцгийнхээ өшөөг авч чадсан шүү гэдгийг чи түмэн олонд дуулгаж ав. Энэ бол чиний үүрэг. Боёо нөгөө үхлийн хаар дээрээс ч гэсэн санагдах одоо сануулгыг хүсэж байгаа. Яг гэвэл нөгөө алиалагчийг гарчихсан. Хинч сургуунд үлдчихдэг юм нэг мэдсэн учраас энэ хүний хувьд бас айц байгаа байхгүй. Хинч намайг санахгүй мэдэхгүй байх үед. Тэр утгаараа Арациуд хэлж байгаа. За чи намайг санаж дурсаж яваарай. Тийхүү нөгөө эмгэнэл жүжиг дээр бүх гол дөрөд үхээд тусаж байгаа. Полониус үхэж байгаа. Филия үний ард дээрээс үхэж байгаа. За тэгээд Гертруд нөгөө хоёр найз нь алуулчихж байгаа. За тэгээд Гертруда хортой минь уучиж байгаа. За тэгээд нөгөө сарсан бог бахан наран татн муу санаат явн гатна гэдэг шиг Лаерт Клаудиус хоёр өөрсдийнхөө хорд үхэж байгаа. За тэгээд Гамлет бол энэ хорлолын юу болж байгаа. Хохирогчуулаад ингээ өөрөө өгч байгаа. За ингээд өгөхийнхаа өмнө болгоод Фортенбрас буюу Норвегийн хаан дайнд гарч исэн бохоггүй. Тэгээд дайнаар дамжиж гарна гэд. Тэгээд Фортенбрас бол их ирэмгий зөрөгтэй тийм хаан. Түүнд бол одоо дайны хаан ширийг залтугай Гамлет өгөхийнхаа өмнө хэлээд тэгээд үүд болж байгаа. Үндсэндээ бол жүжиг бол ингэж дуусж байгаа. Юм л та. За ийм л сонирхолтой юм байна да. Тэгээ энэ зохиолын ер нь гүн гүнзгий байдлыг Гегель хүртэл бол хэлж исэн байдаг. Глубоко мысли Гамлета гэдэг. Маш гүнзгий Гамлетийн гүн ухаан гэдэг гэж ярьдаг тий. Тэгээ ер нь
Гамлетийн энэ их хэрэг зүйл философичлууд бол маш их философичдэрт хайр дурдлыг авчирсан байгаа. Ер нь маш олон философичор Лошиуга, Гегел ба Ницше хүртэл Гамлетийн ер нь ийм маш гүнзгий ийм гайхалтай дүр байгаа гэдэгт бол маш тийм баяртай бахархууштай байдаг юм билээ. Яг материалууд багаар уншаад тахлаа. Би энэ Кочеровын яг судалгааны материалыг уншсан Гамлетийн амьдралын философи гэдэг бүтээлэг. Гамлет яалт Маргаанг бол Шекспирийн агуу зохиолуудын нэг л дээ тийм ээ. Тэр бол одоо Маргаангийн Ромео Жюльетта. За энэ хүн болохоор энэ Шекспирийн хувьд бол нас барснаас хойш 7 жилийн дараа энэ нууц нэрээр зохиолоо хэвлүүлжсэнийг бас хүмүүс мэдээд мэл гайхсан гэдэг шүү дээ тийм. Тэр их сонирхолтой юм. Тэгэхээр ямар ч байсан бол Шекспирийг хараад тахт сонгодог уран зохиол өөрөө бас нэлээд сонирхолтой. Тэгээ латин хэлний мэдлэг нэлээд өндөр байсан болов уу гэж харагдаад байна тийм. Библи унших гэж сурсан. Тэгээ тэгэхээр тэр талаар айгүй мундаг гэсэн баг тийм. Тэгэд энэ хүнийг бол одоо зохиолын өрөөнд юу гэж гараад байгаа вэ гэхээр Гамлет бол хааны дур бол биш гэдэг. Тийм. Энэ бол тийм хунтайж, дайны хунтайж гэж болно. Дайны хунтайж. Тэгсэн мөрт энэ дур бол хаан гэж биш байгаа. Тухайн хаантай жүжигүүдийг харахаар хаадууд бол тийм ирмгийн зоригтой одоо ерөөсөл юм шууд хийвэл хийдэг. Одоо Чингис хааны хэлснээр хийвэл бүү айвал бүү хийдэг шүү. Манай хүмүүс л ерөөс тогтмол айцтай ингээ хийхгүй ингээ байгаа даа байхгүй. Тэр утгаараа энэ дур бол одоо хүн энэ бол одоо тийм тэнгэрлэг шинжтэй тэр нэг одоо төгс төгөлдөр хааныг харуулсан тийм дүр шээ. Энэ бол хүн байхгүй юу та энэ дүрч. Хүн байхгүй. Хүмүүс бид нар үргэлжил хэрэгэлцэж байдаг. Энэ бол одоо хүний л нэг мөн чанар, үүний Гамлет ямар яруу тодор харуулж чадваа гэдэг одоо энэ бол одоо хамгийн гол бишрлийг бол авчирдаг. Тэгээд дээрс нь жүжигийн хүрээнд юу гэж ярьдаг вэ гэхээр Гамлетийг авдаг жүжигчин болоо өөрөө ер нь тухайн улсынхаа, тухайн театрынхаа тий хамгийн одоо урдаа тавих манлай жүжигчин байж таардаг. Яагаад вэ гэхээр Гамлет Шекспирийн жүжигүүд дундаас хамгийн олон монологт цээжлэх юм хамгийн их гэсэн үг байхгүй юу? Тэгээд ийм их эмоцтой зүйл дунд тэгээ ийм их юм цээжлэн гэдэг бол ерөөс хамгийн мундаг балет жүжигчэндээ л өгдөг тийм одоо даалгавар болж таарч байгаа. Манай чинь Отелло тавигдсан тий. Отелло тавигдсан, Гамлет бас тавигдсан. 3 жилийн өмнө нэг тавигдсан шиг санаж байна. Тэгээд бас юу яадаг штэ. Юу гэдэг вүлээ? Нөгөө хунт нуур дээр чинь болонгод хамгийн мундаг жүжигчэндээ нөгөө Одет жилийн дүрийг өгдөг шиг яг Гамлетийн дүрийг тухайн театрын хамгийн мундаг жүжигчэнд бол өгдөг. Энэ утгаараа тэр нөгөө Англи ер нь хамгийн мундаг жүжигчд ямар нэгэн байдлаар Гамлетийн дүрийг бол бүтээсэн байдаг шүү дээ. Антони Хопкинс, Бенедикт Камбербэтч гэх ер нь хамаагүй мундаг жүжигчд бүтээсэн л байдаг. За тэгээ ер нь л нэг ийм л жүжиг байна да Гамлет гэж. Тэгээ хоёул өшөө Ромео Жюльетта Отелло Макбет гэх явах юм бол өшөө дуусахгүй юм биш үү? Макбет, Отелло, Жюлиус Сезар, Лир Ван, Клеопатрагийн тухай. Тэгээд Шекспирийн бүтээлүүд ч одоо яалтчгүй. Нөгөө одоо жишээ нь цаашдаа одоо бид нэг сэргэн мандалтын мундаг төлөөллүүдийг ярьж байгаа их мөндөсгөө та бүхэн анзаарч байгаа. Энэ бол Шекспир гэдэг бол Английн төлөөлөл. Английн төлөөлөл. Бид нар Италичуудыг их ярьсан тий. Английн төлөөлөл байгаа. За түрүүн цугсаан дурдаад өнгөрсөн би бас тэрийг зөв сонирхоод цаашдаа бас судалгаа хийвэл яах вэ гэж Мигель де Сервантес Сааведра гэж Дон Кихот буюу Дон Кихотыг бичсэн. Энэ идтэй чимшиг, энэ нэлтэй чимшиг, марцсан зохиолчсон чимшиг тийм зохиол шүү дээ. Тэгэхээр Сервантес маань өөрөө бас сэрэг мандалтай агуу том төлөөлөгч гэж явдаг тийм. Тий яг утга зохиолын хувьд. Энэ хүн бас өөрөө сонирхолтой шүү дээ. Өөрөө яг намдар нь бол өөрөө бас их сонирхолтой шүү дээ. Юу яаж жагаад цэрэг үйж жагаад тэгээ дайнд ажинд яваад дахир дутуу болоод тэгээд өөдсөндөө баг шахуу бичсэн зохиол. Тэгээд Испани хаан чинь юу гэдэг байсан шүү дээ. Ингээд годонд ингээд учир зүггүй нэгээ явж байгаа хүн, нэг бол солиотой хүн, нэг бол Дон Кихотыг уншиж байгаа хүн гэж ярьдаг. Одоо тийм нөлөө бүтээл. Тэгээ ер нь бол бүх цаг үеийн хамгийн агуу шок бүтээл гэж ярьдаг. Энэ тухай бас л ярих хэрэгтэй болж таараад байна тийм үү? За баярлалаа өсгөө. Хүмүүст үзэгчтэй. Манай Frame podcast-ийн сэргэн мандалтын дугаар та бүхэнд зайсанд байрлах Алтан гац ресторанаас хүрлээ. Та бүхэн бас энэ ресторанаар үйлчлүүлээрэй. Энэ бол шинэ салбар байгаа. Маш сайн засал зохион байгуулалттай. Тэгэхээр та бүхэн энэ ресторанаар бас үйлчлүүлээрэй. Ингээд өсгөөдөө асар их цаг зав гаргаад
энэ судалгаануудыг хийсэнд үзэгчдийн өмнөөс баярлалаа гэж хэлье. За ингээд сэргэн мандалтын дугаарууд манаас цаашаа өргөжлөө төвлөж байгаа. За тэгээд өсгөөтэйгоо зам үзэгчтэйгээ эргээд уулзъя. За баярлалаа.